За өнөөдөр C.S. Lewis-ийн 4 хайр номынхаа 2 дугаар бүлэг рүү орж байгаа. Урдны 7 хоногт 1-р бүлгийг ярилцсан. Тэрэн дээр бол ерөнхийдөө хайрын талаар ярьсан байгаа тий. Тэгээд хайрыг 2 үндсэн хэсэгт хувааж үзсэн гэж хэлж байгаа шүү дээ. Өгдөг хайр, нэгдэг хайр гэсэн юм 2 янзын хайр байж болох юм аа гэдэг талаар ярьж байгаа. Тэгээ өнөөдөр 2 дугаар бүлэг дээр бол ер нь бол тийм бадгаал биш зүйлүүдэд дурлах гэсэн ийм сэдв байж байгаа. Энэ намны одоо 4 хайр гэж хэлж байгаа нь бол тэр 4 үндсэн хайр гэж байгаа шүү дээ. Тэгээ энэгшил, нөхөрлөл, эрос, тэгээд charity, инэрл гэсэн ийм 4 хайрын талаар ярьж байгаа шүү дээ. Энэ 4 хайр руу ингэж хөтөлж оруулахын тулд эхлээд заавал юм хүнд юм уу, бурханд юм уу те ямар нэгэн тийм бадгаал чанартай зүйлдэд дурлах талаар ярихаасаа өмнө эхлээд бадгаал биш зүйлүүдэд ингэж ер нь дурлан сэтгэл татагдана. Бадгаал биш зүйлүүдийг бас хайрлах сэтгэл түнд байдаг юм аа гэдэг талаар эхлээд ярьчаад тэгээд цаашаа тийм бадгаал чанартай хүн ч юм уу бурхан ч юм уу бадгаал чанартай зүйл хайрлах сэтгэл гэж юу юм бэ гэдгийг ингэж ярьж эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд бадгаал биш зүйлүүдэд ер нь дурлах гэдэг дээр болохоор эд зүйл дурлах хүний сэтгэл ээж болно тий. Тэгээд цаашлаа байгальд одоо сэтгэл татагдах, байгалыг хайрлах, бүр цаашлаад эх орноо хайрлах ийм бадгаал биш тийм зүйлүүдэд дурлах ийм хайрлах сэтгэл ямар зүйл ядг юм бэ? Энэ нь одоо ямар үнэлэлтэй байдаг юм бэ? Бас ал ямар үр дүнд хүргэдэг юм бэ? Хитрх юм бол яадаг юм бэ? Энгийн байх үедээ яадаг юм бэ гэсэн талаар ингэж хэлж өгч байгаа тий. За тэгээд бадгаал биш зүйлүүдэд дурлах гэдэг дээр эхлээд эд зүйл тийм дуртай байх. Эд зүйл ийм дурлах талаар ярьж байгаа. Тэгээд тэр англи хэлэн дээр like, love гэж ийм тустай 2 үг байхад те дуртай байх, хайрлах гэсэн дуртай ийм 2 тустай үг байдаг байхад Франц хэлэн дээр болохоор айл айлын дуртай байх, хайрлах гэдэг айл айлын нэг үгээр илэрхийлдэг юм аа гэж хэлээд эхэлж байгаа те. Тэгвэл яг нь ер нь бол энэ дуртай байна, хайрлах гэдэг чинь яг англи хэлийг ч гэсэн ингэж хэрэглэгдэж байгаа байдлыг харах юм бол ерөнхийдөө утга санаа нэг шүү дээ гэж хэлж байгаа тийм. Хүүхдүүд бол би гүзээлцэнд дуртай гэж хэлгээсээ илүү бас гүзээлцэнд хайртай гэж хэлээд ээж аав загиндаг гэж хэлж байгаа тийм. Тэгвэл ер нь хайрлна гэдэг үгийг амьдрал дээр эд зүйлийн талаар ярьж байхдаа хүртэл хайрлна гэдэг үгийг хэрэглэх тохиолдол олонтой байдаг юм аа. Тийм учраас ер нь дуртай байна, хайрлна гэдэг чинь хоорондоо бол ер нь сольж хэрэглэж болохоор тийм ижил төстэй утгыг илэрхийлж идэг юм аа гэж ингэж ярьж байгаа тийм. Тэгэхээр ямар нэгэн эд зүйлд тэгээ амгүй тийм эд зүйл дурлах сэтгэл бас тэгээд хүнийг хайрлах сэтгэлийн хооронд чинь ямар нэгэн тийм уялдаа холбоо байгаа шүү дээ гэж хэлж байгаа шнэ тийм ээ. Тийм. Тэгээ төрөгийн бүлэг дээр ярьсан доод давхаргүйгээр дээд давхар гэж байхгүй учраас бүр анхан шатны бүр үндсэн зүйлээс нь эхлээд ярихыг хүсэж байгаа учраас энэ хүн C.S. Lewis энэ дуртай, хайртай байхаас өмнө ямар сэтгэл мэдрэмж байдаг вэхээр таашаал гэдэг мэдрэмж байдаг юм аа. Таашаалын дараа дуртай байх, хайрлах гэдэг ийм мэдрэмжүүд орж ирдэг юм аа. Тэгэхээр хамгийн бүр эхлээд тийм ээ таашаал гэдэг зүйлийн талаар ярьж ингэж яриагаа эхлүүлж байгаа тий. За тэгээ таашаалыг ингээд бас дотор нь ингэж 2 янзаар авч үзэж байгаа. Нэг нь бол тийм хүсэж тэмүүлэх таашаал тийм ээ. Тий, нэгтгэх таашаал гэж бас нөгөө нэгтгэх хайртай адилханаар хэлж байгаа шүү дээ, тий. Нийт гэсэн үгийг оруулж нэгтгэх таашаал гэж байгаа. Нөгөөх нь болохоор үнэлж талархах таашаал гэсэн юм. 2 янзын таашаал бол хүнд байдаг юм аа гэж хэлж байгаа. За эхний нэгтгэх таашаал нь болохоор ерөөсөө яг хүнд байдаг тийм байгалийн хэрэгцээ. Одоо шил ам цангах үед, тий. Ам цангах үед усууж байгаа. Тэр үед бол ийм яг тийм нэгтгэх таашаал тийм таашаал шаардлагатай байсан учраас тийм. Яг тийм тухайн үед шаардлагатай байгаа. Ялангуяа энэ бол ямар нэгэн тухайн үед өгөгдөж байгаа онцгой орчин нөхцөл юм уусэл хүний бие организмтай холбоотой гэж байгаа энэ таашаал тийм. Одоо шил хоол идэхийг хүссэн сэтгэл өлссөн үед идж байгаа хоол тийм. Энэ үед ирж байгаа таашаал. Энэ бол нэгтгэх таашаал юм аа гэж ингэж хэлж байгаа. Тэгээд хоёрдугаарт нь бол тийм нэгтгэх таашаалаас гадна бас нэг тийм үнэлж талархах таашаал гэж хүнд байна. За энэний нэг жишээ нь юу гэх юм бол сайхан үнэр ээж болно тий. Одоо сайхан үнэр авах юмсан гэсэн тийм хүсэж ирэлхийлсэн зүйл байхгүй байна. Хүссэн зүйл байхгүй, хайж ирэлхийлсэн зүйл байгаагүй хэрнээ гинт одоо буурцны талбай хажуугаар явж хахад тэр сайхан үнэр нь үнэрдэх үед аюух таашаал авдаг гэж хэлж штэ. Тэгэхээр энэ бол үнэлж талархаж байгаа таашаал юм аа. Ямар нэгэн хүсэл шаардлага төрөөд тэрийг одоо хүсэл шаардж ирсэн зүйлээ олж авах үед төрж байгаа таашаал биш. Харин одоо тийм урамшуулал байдлаар өгөгдөж байгаа бэлэг гэж хэлж болохоор тийм ээ нэмэлт зүйл байгаа шүү дээ тийм үү. Тэгэхээр ийм 2 төрлийн таашаал байгаамаа гэж ингэж хэлж байгаа. Тэгэд нэгтгэх таашаалыг бол хүмүүс айгу энгийн энэ бол байх ёстой гэж магтаж ингэж сайшаадаг гэж байгаа. Яг л нэгтгэх таашаал одоо ам цангах үед ус уух ч юм уу тий өлсөх үед хоол идэх ч юм уу одоо гинт ингэж халуурцсан үед ингээд нэг сайхан салхисан үлдэх ч юм уу тий. Тийм үед бол энэ энгийн одоо тийм хүнд төрж байгаа хэрэгцээ ингэж биелэгдэж байгаа учраас энэ бол тийм зүгээр яг байх хэвээр энгийн зүйл. Харин үнэлж талархах таашаалын хувьд бол нэг одоо муу тал нь юу гэх юм бол тийм зайлшгүй шаардлагагүй
зүйлийнхаа хойноос хүн ингэж таашаад идэх гэж явж байгаа учраас энэ нь явандаа дэндүү тансаг байдал руу хүргэж болно. Эсвэл бүр донтолтод бас ингэж хүргэж болдго юм аа. Тийм учраас энэ үнэлж талархах таашаал бол нэг тийм сайн зүйл биш ээ. Зөв эхний тэр нэгдэг таашаал бол энд бол хүнд байх хэвээр сайн зүйл юм аа гэж ингэж үздэг юм аа гэж ингэж хэлж байгаа тий. Тэгээд гэхдээ энэ хоёр таашаалын талаар яагаад ингэ ярьж ийнэ гэх юм бол энэ хоёр таашаалын ингэ шин чанарыг хараад байх юм бол тэр хүнд байдаг хайрын мөн чанарыг бас ингэж илэрхийлж идэг юм аа гэж ингэж хэлж байгаа. За нэгдэг таашаалын хувьд бол ингэж хэлдэг гэж тийм. Уус уугсан гэхээс ингэж арга барагдаж байсан гэж дандаа юм өнгөрсөн цагтаар ярьдаг гэж хэлж штэ. Тийм. Тэгмээрээс нь чинь тэгчлээ. Одоо тэр нэгдэг таашаалаас төрж байгаа тийм хэрэгцээ яг тэр тэгхимсэн гэж байгаа зүйлээ олоод авчих үед тэр нь дуусгар болчдаг гэж байна тий. Тэгээд дахид цаашаа ингэж хүсэж ирэмсэтгэл байхгүй болчдаг. Ямар сайхан ингээд одоо усуугаад авахгүй шүү дээ тий. Үргэлжлүүлээд усуугаад байна гэж аахгүй. Амар аван цангаал хийжсэн хүн тэр ингээд уусын дараа нэг хэдхэн секундын дараа л нөгөө дотроосоо нэгчээсэн тэгээд тэр уснаас авчихсан таашаал нь байхгүй болчих штэ. Дахиад ингээд ус харсан ч тэр уусан ч тийм таашаалтай санагдахгүй тийм ээ. Тэгэхэд тэр үнэлж талархах таашаалын хувьд бол энэ бол одоо цаг дээр ингэж байна байж байгаа тий. Тэр мэдрэмж нь бол ингээд үргэлжлүүлсэн байсаар байдаг гэж хэлж байгаа. Сэтгэл тийм ханамж нь ингээд үргэлжлүүлэн ингэж байсаар байж байгаа гэж хэлж байгаа тий. Тэгээд энэ нь ялгарх юм юу гэх юм бол тэр тухайн зүйлээ тийм үнэлж тэрэндээ үнцийг өгч байгаа гэж хэлж байгаа. Тэгээд энэ бол таашаагдсан зохистой зүйл юм бэ гэж. Тэгээд тэр зүйлээ хадгалахыг хүсэж байгаа тий. Бага чигээр нь авч явахыг хүссэн. Тийм сэтгэл хүнд төрдөг юм аа гэж ингэж хэлж байгаа. Жишээлбэл одоо тэр буурцгийн талбай хажуугаар явахдаа ингээл өглөө хажуугаар нь алхаж явахдаа нэг сайхан үнэр авдаг гэж болно тий. Тэгхийн бол тэр буурцгийн талбайгаа энэ талбай энд байсаар байгаасай гэж ингэж хүсдэг тий. За тэгээд тэр буурцгийн талбайг нь одоо үгүй хийгээд оронд нэг зогсоол ч юм уу театр ч юм уу барьчих юм бол хайрын юм гэж ингэж халгалдаг. Бага чигээр нь ингэж хадгалж авахыг хүсдэг. Тэгэхээр ус уух үед ус уугаад нөгөө таашаал нь байхгүй болчдогтай адилхан биш гэж энэ тий. Энэ үнэлж талархах таашаал бол үргэлжлүүлэн тэр таашаал ингэж байсаар байдгаараа тийм ялгаатай зүйл юм аа гэж ингэж хэлж байгаа. За тэгээд бас энэ үнэлж талархах таашаал дээр бас нэг ахтар зүйл нь юу юм гэхээр бидэнд энэ одоо тэр надад таашаал өгж байгаа энэ зүйлийг үнэлэх бас магтах тийм үүрэг байгаа гэж ингэж тийм үүрэг ямар нэгэн байдлаар үүрэг мэдэрч идэг. Тэгээд тэр сайхан зүйлийг магтаж сайшааж тэндээс таашаал хэрэг авч чадахгүй байх юм бол өөрийгөө бас буруутгах тийм сэтгэл мэдрэмжийг хүнд өгч идэг гэж ингэж хэлж байгаа тий. Тэгээд цаашаа ярихдаа энд гарч байгаа нэгдэг таашаал тэгээд үнэлж талархах таашаалыг түрүүгийн бүлэгт ярьсан дээр нэгдэг хайр гэсэн тэр хайруудтай ингэж холбож ойлгуулахын тулд энэ таашаалын талаар ингэж дэлгэрэнгүй ярьж байгаа байхгүй энэ хүн тий. Тэгээд за шилэл нэгдэг таашаалын хувьд бол ус уугсан гэсэн хэрэгцээ байгаа. Тэр усаа уух үед төрж байгаа таашаал нь хэдхэн секундын дараа л тэр таашаал нь байхгүй болчдөг гэж хэлж байгаа тий. Гэхдээ яг үүний адил бас нэгдэг хайрын хувьд тэрний хүнээс ингэж хэрэгцээг авах хэрэгцээ нь дуусах үед тэр хайр бас ингэж дуусаж болно гэж хэлж байна. Тийм. Тэгвэл одоо жишээлбэл эхнэр нөхрийн хайрын хувьд бол тэгээд нэгдэг хайраар хайрлаж исэн ч гэсэн тэр нь цаашлаад одоо ингээд өөр хүүхэд төрүүлэх үед ч юм уу тий ингээ арай өөр хайрууд залгагдаад тэр нь цаашаа ингээд хувраа тэр хайр нь өөрчлөгдөд явж болно гэж хэлж байгаа. Тэгээд тэгтээ бурханд хандж байгаа одоо хүний нэгдэг хайрын хувьд бол энэ хайр бол хизээж дуусгар болдоггүй маа гэж хэлж байгаа. Яагаад гэвэл бурхнаас авах бидний хэрэгцээ хизээж дуусгар болохгүйтэй болдоггүй учраас бурханд хандах бол нэгдэг хайрын хувьд бол энэ бол хизээж ингэж дуусахгүй үргэлжсээр байдаг зүйл юм аа гэж ингэж ойлгож болно гэж хэлж байгаа тий. Тэгээд энд гарч байгаа энэ үнэлж талархах таашаалын тал дээр болохоор тийм цаашаа яаж үргэлжлэхээр гоо зөө мэдрэх үе тий гоо зөө тэгээ мэдрэх үе бас тийм аминж бус байдлыг ингэж илэрхийлдэг өөр бас бусдын ашиг сонирхлыг илэрхийлдэг тийм зүйл байдал ингэж эндээс илэрхийлдэг гэж хэлж байгаа. Жишээлх юм бол одоо ямар нэгэн уран зургийг хараад ингэ тэндээс таашаал авдаг хүн байлаа гэж бодъё тий. Тэгэхээр тийм хүмүүс бүр бүх зүйлээ алдаад ч гэсэн тэр уран зургаа хадгалж авч үлдэхийн тулд бүх зүйлээ зориулахад ч бэлэн тийм өөрийнхөө тийм хуваагчиг байдал нь байхгүй болдог гэж ингэж хэлж байгаа байхгүй. Хэрэг одоо хүнд ийм үнэлж талархах таашаал өгдөг ямар нэгэн зүйл байх юм бол тэрнийхээ төлөө ямар нэгэн зүйлээ зориулахад ч бэлэн тий. Өөрийнхөө амийг баг ингээд энэ зургийг аваад үлдэх юм бол би өөрийнхөө амийг золиослохоор байсан ч золиослж чадхаар тийм сэтгэл мэдрэмжийг хүн төрүүлж идэг ийм зүйл юм аа гэж ингэж хэлж байгаа. Тэр нь бол тийм
яг нөгөө Библиэлд ирээдэг бурхан нэн сайхан гэж таашааж хэлж байгаа. Адилхан тийм байр суурин дээр сандж байгаа гэж хэлж байгаа шүү дээ. Тэгээд тэр таашаал өгч байгаа зүйлээ энэ бол таашаадхан зохистой зүйл гэж үнэлэх мэдрэмж төрдөг гэж байна. Тэгээд бас хэрэг ийм зүйлийг үнэлж чадахгүй байгаа бол тэр хүн одоо буруутай болно ч гэх юм уу тийм их өндөр мэдрэмжүүд ингэж төрдөг юм аа гэж ингэж хэлж байгаа. За тэгээд нэгдэг хайр өгдөг хайр гэж түрэг удаа ярьсан тэгэхээр сая энэ үнэлж талархах таашаалыг ингэж ярьж байгаа нь ямар учиртай вэ гэхээр түрүүгийн бүлэг дээр ярьсан нэгдэг хайр өгдөг хайр дээр нэмээд тэгвэл үнэлж талархах хайр гэж бас байдаг юм шүү. Бас нэг элементийг оруулж ирж байгаа байхгүй юу? Үнэлж талархах юм таашаал гэж байгаа бол яг үүнтэй адилхан үнэлж талархах хайр гэж бас байдаг юм аа гэж ингэж хэлж байгаа. Тэгээд энийхээ ингээд жишээг ингээд авахын тулд жишээлбэл бурхныг бид нар нэгдэг хайраар хайрлаж байгаа юм бол бурхнаас ингэж гуйдаг тийм ээ. Бурханд залбирлаа өргөдөг, бурхнаас ингэж гуйдаг. Хэрэг бид нарт одоо бурханд хандсан өгдөг хайр байх юм бол өгдөг хайраар бурхныг хайрлаж байгаа юм бол би бурханд үйлчлэхийг хүссэн сэтгэл хөдлөж болно гэж байна тийм ээ. Тэгтээ үнэлж талархах хайраар хэрэг бурхныг хайрлах юм бол бурхныг магтан дуулдаг, бурхныг алдаршуулдаг гэж хэлж байгаа тийм. Тэгээ яг үүнтэй адилхан одоо хэрвээ хин нэг эмэгтэйг одоо нэгдэг хайраар хайрлаж байгаа хүн байх юм бол ингэж хэлдэг жаа. Би чамгүйгээр амьдрч чадахгүй гэж ингэж хэлдэг гэж хэлж байгаа тийм. Хэрвээ тэр эрэгтэй одоо хин нэг эмэгтэйг өгдөг хайраар хайрлаж байгаа юм бол тэр эмэгтэй төлөө бүх зүйлээ зориулнаа. Би чанд бүхнийг өгнө гэж ингэж хэлдэг гэж байгаа. Хэрвээ үнэлж талархах хайраар тэр эмэгтэйг одоо хайрлаж байгаа юм бол тэр эмэгтэй байгаагийн учрал сэтгэл хангалуун. Ийм гайхамшигтай сайхан эмэгтэй байгаагийн учир сэтгэл хангалуун байдаг тийм. Тэр эмэгтэйдээ гэрэл чадаагүй байсан ч гэсэн энэ эмэгтэйг таньдаг болсондоо энэ ийм эмэгтэй хоршин байгаагийн учир би баярлж байна гэж ингэж хэлдэг юм аа гэж ингэж хэлж байгаа тийм. Тэгэхээр нэгдэг хайр, өгдөг хайр дээр нэмээд үнэлж талархах хайр гэсэн илүү юм өндөр түвшингийн бас хайр байгаа юм шүү гэдгийг ойлгуулахын тулд сая нөгөө нэг доод давхаргүйгээр дээд давхар бай гэж байхгүйтэй адилхан гээд таашаал гэдэг зүйлээс яриа таашаал дурлах хайрлах гэдэг ингэж дистратагаар ойлгуулахын тулд ийм зүйлүүдийг ярьж байна тийм. Тэгэхээр түрүүгийн бүлэг дээр бид нар нэгдэг хайр, өгдөг хайр гэж байдгаа гэж ойлгосон бол саяны энэ үнэлж талархах таашаалыг ингэж ярьснаар үндэс олгоод үнэлж талархах хайр гэж бас байдаг юм байна гэдгийг энд харуулж байгаа. Тийм одоо бурхныг жишээлбэл үнэлж талархах хайраар хайрлаж байгаа юм. Тэгэхээр бурхныг магтдаг, бурхныг алдаршуулдаг юм аа гэж хэлж байна тийм. Тийм зүйлийн талаар яриад тэгэхээр ийм бадгаал биш зүйлүүдэд тийм дурлах тийм зүйлүүдийн талаар энийг ингэж хэлж ярьж байгаа. Тэгээд цаашаа тийм хоёр зүйл байгаамаа. Нэг нь бол байгалыг ингэж хайрлах хайр, тий бадгаал зүйл биш шүү дээ байгалыг тийм ээ. Байгалыг хайрлах хайр, бас нөгөөх нь их орноо хайрлах тийм хайр гэсэн ийм хоёр зүйл байгаамаа гэж ярьж байгаа тийм. За тэгээд энэ цаашаага бодгаал бус ямар нэгэн зүйлийг хайрлах хайрын хоёр хэлбэрийг одоо илүү наривчилж харъя гэд. Эхнийх нь болохоор ер нь байгаль гэдэг зүйлийн талаар ярьж байгаа шүү дээ. Байгалыг хүмүүс яаж хайрлж, яаж ханддаг вэ? Тэндээс ямар үр дүн гардаг вэ гэдэг талаар ярьж байгаа шүү дээ. Тийм. Тэгээд энэ хүн хэлэхдээ ялангуяа англи орос хүмүүс энэ байгаль дэлхийгээ хайрлна гэдэг тийм эртний тийм энэ бол маш эртний чухал ойлголт гэж үздэг гэж ингэж хэлж байгаа тийм. Гэхдээ яг энд бол зүгээр одоо яг байгаль дэлхийнхаа гоо сайхныг магтах, хайрлах гэсэн ийм энгийн ойлголтод багтахааргүй нэг тийм онцгой тийм шин чанар бүхий тийм нэг байгалаа хайрлах хайр байгаад байгаамаа гэж хэлж байгаа. Зүгээр одоо мод цэг ургамал ан амтныг ч юм уу те энэ ингээд тийм зүйлд ингэж дурлж байгаа хүмүүсийг бол энэ онцгой байдлаар ингэж байгалыг хайрладаг хүмүүс бол тийм байгалийн үзэсгэлэнтэй объектуудыг хайрлах тийм хүмүүстэй адилхан биш гэж хэлж байна те. Эдгээр юу чухалчилдаг вэ гэхээр юм байгаль дээрээс ингэж мэдрэгдэж байгаа одоо мууд гэж байна. Уур амьсгал эсвэл одоо сүнсийг тийм байгаль дээрээс ямар нэгэн тийм онцгой шин чанарыг бүхий тийм ямар нэгэн тийм зүйлийг мэдрхийг хүсэж байгаа учраас байгаль гүнзгий орж тэндээс ингэж тэрийг ингэж судалдаг юм аа гэж хэлж байгаа. Тэгээд 18 19-р зууны үед тийм Уильям Wordsworth гэж хүн байсан юм шүү. Ийм байгалаас мэдрэгдэж байгаа тийм сүнслэг ч юм уу тийм зүйлүүдийг ингэж судалж тэ философи маягаар ингэж бүр бичиж ярьдаг тийм хүн байсан юм шүү. Тэгээ тэр хүмүүс тийм хүмүүс юу гэж ярьдаг вэ? Одоо цэцэг хүртэл өөрөө ингэж тийм сайхан цэвэр агаар ингэж таашаадаг юм аа гэж ингэж хэлдэг байсан гэж байна тий. Тэгэхээр ийм байгаль уураа ийм амьд өөрөөс өөрийн гэсэн тийм
бадгаал чанартай ч юм шиг тий. Тэгээ байглаас бас бид нөр ямар нэгэн ёс суртахууны элементүүдийг сурж болохоор юм шиг. Угаасаа сурж идэг юм шиг. Сурж идэг ч юм шиг. Жишээл хаврын ойгоос ингэж хүн ёс суртахууныг сурж болно гэж ингэж хэлсэн гэж байна тий. Тэгэхээр нэг байгаль өөрөө амьд юм шиг, байгаль өөрөө тийм бадгаал чанартай юм шиг. Тэгж ингэж ойлгож, тэгж байгаль тэгж ханддаг байсан гэж хэлж байгаа. Бас нөгөө талын хүмүүсээс ямар хүмүүс яхаа гэхээр байгалыг ингэж судалж тий судалснаар тэр яг бид байгаль бол ерөөсөө л ингэж бидний одоо дуурайх үлгэрлэх ёстой зүйл гэж. Жишээлбэл одоо байгаль дээр чинь тийм хүчтэй хүчгүйгээ барьж иддэг тий. Тэрний адилхан хүний нийгэмд ч гэсэн хүчтэй хүчгүйгээ барьж идэн ч юм уу тий. Тийм байгаль угаасаа л ийм байдаг. Тэгэхээр бид нар ийм байгаа нь одоо буруудах зүйл биш ч юм уу тий. Бид нар одоо нэгэн байгалийн бүтээгдэхүүн учраас бид нар энэ байгалийнхаа жамыг л даах ёстой ч юм уу тий. Ийм суртахууны маягаар одоо авч сурж штэ. Тийм тэгж сурдаг юм аа. Тэгж явдаг юм аа гэж ингэж хэлж байгаа. Тэгээд ийм байгалыг ингэж судалдаг хүмүүс гэхдээ ингэж явсаар хагаад сайн чанар нь юу хэмээр байгаль дээрээс гайхалтай байгалийн гайхалтай чанаруудыг тэд нар бол таньж мэдж чаддаг гэж байгаа тий. Тэгээд байгалийн өрмөс байдал руу улам бүр тэгтээ цаашаа ингэж шингэхийг хүсэж идэг юм аа тийм хүмүүс гэж хэлж байгаа. Тэгээд альтруны дээр ярьсан одоо яг тэр байгалийн одоо бид нар байгалийн бүтээл учраас байгалийн жамаас ороод байх хэрэгтэй гэж хэлж байгаа хүмүүс харин тийм байгаль дээр байдаг тийм хэрцгий өрсөлдөөний дэмжсэн тийм ёс суртахууныг ингэж оруулж хүний юмд оруулж ирдэг юм аа ойрхонд оруулж ирдэг юм аа гэж ингэж хэлж байгаа тий. Тэгээд ингэ хэлж байгаа. Гэхдээ бид нар бол хэдийгээр бид нар иргэшээлтэнд байдаг ч гэсэн байгалаас мэдэрч байгаа тэр уур амьсгал тий байгалаас мэдэрч байгаа тийм сүнс гэдэг зүйл бол биднэрт ямар ч ёс суртахууныг зааж сургадаг юм аа гэж хэлж байгаа. Тэр байгалыг ингэж дэндүү шимтэж байгалыг судалж ингэж байгалаас тийм сүнс сэтгэл тийм уур амьсгалыг мэдрэх гээд явж байгаа хүмүүс эцэстээ юуг мэдэрдэг вэхээр сайндаа нэг сэтгэлийн хөөрөл, хэд сэтгэлийн хөөрөл, эсвэл айж сурдаг сэтгэл тий одоо тэр аимшигтай давлгаа тийм хадан хавцлал тэндээс айж сурдаг сэтгэл төрн тий бас хоосрол ганцаардал уйтгар гэсэн иймэрхүү зүйлүүд л тэд нар чидэгдэж ирэх болохоос ш бид нар бол тийм байгаль дээрээс ямар нэгэн тийм ёс суртахууныг ингэж сураалах зүйл ерөөсөө байхгүй гэж ингэж хэлж байгаа. Тийм. Зүгээр бол байгаль биднээс те зөвхөн юуг шаарддаг байвал зүгээр харагтун, сонсогтун, анхаарахтун гэдгийг шаарддаг юм аа гэж байна. Тийм. Гэхдээ хүнд ингэж өөрт нь ямар нэгэн тийм итгэл үнэмшил, ямар нэгэн зүйлд итгэх тийм үнэмшил, тийм сүсэг бишрэл хэрэгтэй байдаг учраас хүн бол энэ байгалыг үүндээ ашиглаждаг юм аа гэж ингэж хэлж байгаа тий. Өөрийнхөө тэр итгэл бишрлээр тэр байгалаар ингэж хувцалдаг юм аа, байгалаар дүүрчдэг юм аа гэж ингэж хэлж байгаа. Гэхдээ яг үүндээ бол хүн хэрвээ одоо итгэл бишрэл тийм зүйлийг олж авах юм бол байгаль руу явах биш үндэ тэр байшин дотор байгаа тэнд болж байгаа судлаа тэндээс руу теолог гэдэг зүйлийг бид нар тэгж хин нэгэн одоо тий пастраас ч юм уу эрдэнтэн тэрийг судалж байгаа хүмүүсээс тэгж цуглаанд байшин дотор байгаа цуглаанд очиж сурна үхээс ш тэр байгаль руу явлаа гэд та тэндээс бурхны талаар юу ч олж мэддэггүй ёс суртахууны ямар ч зүйлийг та нар олж сурч мэдчих чадахгүй шүү дээ гэж ингэж хэлж байгаа. Гэхдээ яг байгаль гэдэг зүйл бол өөрөө тэр бүтээгчийн одоо суу алдар тий сүрж авлан гэсэн ийм зүйлүүдийг бол бид нар зааж чадна гэж хэлж байгаа. Хэрэг байгалийн одоо тийм сүр жавхлантай тийм зүйл байхгүй бол бас яг сүр жавхлан гэдэг үгийн утгыг бид нар хаанаас олж мэдэх юм бэ гэж хэлж байгаа. Тийм шүү дээ. Сүр жавхлан гэдэг зүйлийг нэрэ байгалийн одоо ямар нэгэн зүйлийг тийм том одоо зүй тогтцыг хараад хатан цохиог хараад айд сүртэж тэр ямиг ойлгож авах нөхөөс яг үнэхээр байгаль гэдэг зүйл байхгүй байх юм бол яг тийм зарим ойлголтууд бид нар төрөхгүй шүү дээ. Тийм. Бас айж имэх сүрдэг гэсэн ойлголт ч гэсэн хэрэг одоо амьжтай далайн шуурах ч юм уу тий амьжтай одоо ийм шуурга одоо уяр усны аюул тий аянга цахилгаан ийм зүйл байхгүй бол бид нараас айж сүрдэнэ гэдэг ойлголтыг бид нараас хаанаас авах юм бэ? Тийм ээ. Амьжтай том амьтад тий ийм зүйл байгаль байж ш бид нарт ийм сэтгэл мэдрэмж өгж байгаа шүү дээ. Баярлаж хөөрөх ч гэсэн адилхан шүү дээ тий. Байгалийн сайхныг харж баярлаж хөөрөх тий өглөө мандж байгаа наар жаргаж байгаа наар тий гоё уйлрал цэцэг жимс ийм зүйлийг харж иж хүнд бас баяр хөөр төрж байгаа тийм. Тэгэхээр бид нарт ийм сэтгэл мэдрэмжүүдийг ингэж төрүүлж бөөх боловч ямар нэгэн ёс суртахууны тал дээр ямар ч заа сурах. Харин ч баг хэрвээ одоо байгальд дэндөө ингэж дурлаад байгальтайгаа ойрхон байхтал болно гэсэн маягаар хандаад ингээд явах юм бол харин ч баг ёс суртахууны хувьд доройтсон байгааг хардаг штэ. Тийм. Одоо кинон дээр зохиолууд дээр бидний амьдралч байдаг штэ. Дэндүү ингээд байгальтай ойрхон байдаг хүн тий. Нэгээс нь дандаа хээрээр явах дуртай хээрээр явдаг хүний хувьд бол эцэстээ бараг жоохон тийм
амьтанлаг болсон байдаг ш тий. Харин тэрний оронд бол олон хүмүүсийн дунд үргэлж явж яадаг тийм ээ. Хүмүүстэй ингэж хүмүүсийн дунд ингэж нийгэм дунд ингэж үргэлж хамт явж яадаг хүний хувьд бол харин ч ёс суртахуун дээшлийг явна штэ. Тийм л байдаг шүү дээ тийм ээ. Тий. Тэгэхээр яг хүн нэгэнтээ одоо харанхуй бурхныг мэдэхгүй учраас тэр байглаас илэрхийлэгдэж байгаа зүйлүүдийг хараад энэ бол байгаль бол бурхан гэж ойлгож байгаа шүү дээ тий. Тэгээд тэр дотроо байгаа ямар ч гэсэн хүн нэгэнтээ сүнслэг оршихуй учраас сүсэг бишрэл тий тийм итгэл үнэмшлийг ирж хайж идэг. Тийм зүйлээ байгалаар орлуулчихж байгаа. Бурханы байгалаар орлуулчихж байгаа тий. Тэгээд явах үед тэр нь нөгөө бусад хайруудын л ингээд адил хайр одоо бурхан болгон болж төр болно гэж түрүүгийн бүлэгтэр ирсэн шиг байгалаа хайрлах хайр нь хэрвээ бүр нэмэгдээд одоо эцтэй хүрэх юм бол тэр нь чөтгөр болж хувирдаг юм аа гэж хэлж байгаа тийм байгальдаа мөрөгдөг тийм хүмүүс байна шүү дээ. Эхнээс л тийм байсан маа шүү. Нар саранд мөрөгдөг, байгальд мөрөгдөг тийм. Одоо нэг уул усаа шүтээд явхад болондоо ч гэх юм уу тийм. Тийм хандлага байдаг шүү дээ. Тэр нь эргээд яг үнэндээ бол дэндүү тийм харанхуй бүтээдэг байдал руу хүмүүнийг удирдах шүү дээ. Тийм. Тэгэл тэр одоо тахил өргөдөг байсан маа шүү. Нар саранд тахил өргөдөг. Тэгэл одоо нөгөө уул тагч чинь гэл манайхан ч гэсэн тийм хийдэг тийм. Тэгэхээр энэ нь бол эцтэй бол нөгөө хэрэг ямар ч төрлийн хайр байсан хэрэг бурхан болох юм бол чөтгөр болдг юм аа хэрэг эргээд эцтэй бол тэндээс одоо сайн үр дүн гарах зүйл нэг ч байхгүй маа гэдгийг мэдчилж байгаа тийм. Харин яадаг вэ гэхээр тийм ингэж байна шүү дээ. Бурхан руу хүрэх жинхэнэ аялал бол харин ч биднээс тийм ээ байгаль руу байнга ингэж нуруугаа харуулахыг шаардж идэг юм аа. Тийм. Тийм. Дэндүү одоо яг үндэ тийм шүү дээ. Одоо дэндүү ингэж байгаль руу ингэж тэмүүлсэн сэтгэлтэй байх юм бол тэр хүн хаанаас зөвхт байдлыг сурах юм бэ? Тийм. Тийм. Хаанаас одоо хүнийг инэрх гэдэг юмыг сурах юм бэ? Тийм. Тийм ээ. Одоо хүмүүстэй зохистой зөв соёлтой тийм харилцааг байглаа сурахгүй шүү дээ. Тийм учраас харин ч бараг тийм бид нарыг улам ингэж зэрлэгшүүлж идэг байглаасаа нуруугаа хандуулж хүмүүстэй харилцах шаардлагатай байгаа шүү дээ тийм ээ. Хичнээн одоо байгалийн сайхныг хараад тий одоо бурхны бүтээл юм шүү гэл ингээд хичнээн байгалийн сайхныг хараад байжсэн ч гэсэн бурхны талаарх мэдлэг бол тэр хүний дотор өсөж нэмэгдэх ямар ч боломж байхгүй шүү дээ. Бурхны талаарх мэдлэг өсөж нэмэгдэхийн тулд харин бид нар хүмүүсийн дундаас илүү тэрийг олж аавн тий тэр Библи гэсэн номоор дамжуулж бид нар олж аавн тий. Тэгэхээр энэ байгаль гэдэг зүйл бол мэдээж тий бурхны бүтээл бидэнд зориулж өгсөн бурхны бүтээл тэндээс бид нар тэр суу алдар гэдэг зүйлийг мэдэрч чинь баяр хөөр ийм зүйлүүдийг мэдрэх боловч яг бурхны талаарх мэдлэг дээр бол энэ ямар ч биднэрт тий ёс суртахуун ч юм уу тий зөвхт байдал ч юм уу ийм зүйлүүдийг бол бид нарт байглаас сурж олж авах зүйл юу ч байхгүй маа гэдэг тэгж хэлж байгаа тий. Тэгээд зүгээр ингээд үзээрэй гэж хэлж байгаа шүү дээ юу гэхээр одоо жишээл та одоо сэтгэл мэдрэмж ингээ сайхан болгомоор байвал тий тайвширлыг авмаар байвал эсвэл баяр хөөргийг авмаар авах юм бол одоо очиж байгальд очиод тэнд байгаа зүйлийг ажиглаад шууд инжиргээ гэсэн сод ингээ сунах гэхээс илүү зүгээр нэг өрөөнд ороод бурханд хандаад залбираад үзээрэй. Тэгэх юм бол харин илүү та сэтгэл дотор амраа моглон тий сайхан зүйлийг олж аваад баяр хөөргийг олж аваад буцах болно гэж. Тий. Байгаль нэрээ гэхдээ хүний сэтгэлээ дүүрэхгүй гэж яг тийм хичнээн одоо гой байгальтай газар ирсэн ч гэсэн тий очиод ингээд нэг сайндал нэг 2 3 хоноод тэгэл удчихдаг штэ ер нь тий тийм сүн сэтгэлийг дүүргээд байх юм ерөөсөө тийм байдгүй штэ тий тэгэхээр энэ яг тийм л байгаа байхгүй тий байгаль тийм л зүйл. Тэгэхээр тий байгалыг хайрлах тэндээс таашаал авах одоо тийм зүйл бол хүний зүгээр тийм сэтгэл мэдрэмж таашаал хайр гэдэг зүйлийн эхлэлийн цэг болж иж бол чадна тийм ээ. Гэхдээ үргэлжлүүл нөгөө эхлэлийн цэг болоод өнгөрөх хөстэй цаашаа ахиж дэвших хөстэй ямиг бүх зүйлээгээд ингээд зуураад явах юм бол харин өөр үр дүнд хүрэж байгаа шүү. Тийм. Жаахан хөөхд үртэл нэг тийм жижигхэн цэцэг жимс те тийм зүйлүүдийг хайрлаж те тэрийг сурдаг шүү дээ. Жижиг анхан хөөхөн муурны зулцч юм уу те тэднийг харж хайрлаж тэндээс хайрлна гэж юу юм бас халамжлан тэрэнд анхаарал халамж тавина гэж юу юм тийм зүйлүүдийг сураад яддаг шүү дээ. Тэрнтэй адилхан бид нарт эхлийн цэг болж өгч чадах боловч цаашаа бол энэ юусоо тийм юм хүргэж өгөх тийм эцэст нь хүргэж өгөх зүйл байхгүй. Бид нар хязгааш байглаас сүнс сэтгэлээ дүргэж чадахгүй. Тийм. Тэгээд цаашаа хоёр дахь нь бол эх орноо хайрлах сэтгэлийн талаар ярьж байгаа тийм. Батгаал биш зүйлүүдэд тэг хайрлах өнөөдөр байгаа тэр сэтгэлийн талаар л яриад байгаа шүү дээ тийм. Тэгээд эх орноо хайрлах сэтгэл гэдэг бол энэ химийн энэ зөв сэтгэл мэдрэмж юм аа гэж ингэж хэлж байгаа. Тэгээд энэ Лукийн 13:34 дээр тэр Иерусалимыг хараад уйлдаг шүү дээ тийм ээ. Уйлаад үгэлдэг шүү дээ тийм. Нөгөө хүүхдүүдийн чинь газартай дэршлэгтэй зарт
тийм өдөр ирэх болно гэдээ харуулж гашуудж ойлдог шүү дээ. Тийм учраас эндээс ч гэсэн харахад бол эзэнд ингэж эх орны хайрлах сэтгэл байсан тийм. Энэ бол зөв сэтгэл мэдрэмж юм аа гэж ингэж хэлж байгаа. Тэгвэл яг эх орны хайрлах гэж яг юу хэлээд байна ингээд тийм цар хүрээг нь ингэж тогтоох гэж оролдъё гэж ингэж хэлж байгаа тийм. Гэхдээ энд бол эх орноо хайрлах гэсэн тийм эхний үед бол сэтгэл мэдрэмжийн талаар ярьж байгаа гэдгийг анхаараарай гэж ингэж хэлж байгаа. Эх орноо тийм хайрлаж байгаа. Ард түмний одоо эх орноо хайрлаж байгаа энэ сэтгэл мэдрэмж тийм чөтгөрийн шин чанартай байх юм бол энэ бол эрх баригч нарт тийм муу зүйлийг хийх тийм далим нь болдог юм шүү гэж хэлж байгаа тийм. Харин ард түмнийх нь эх орноо гэсэн сэтгэл нь эрүүл байх юм бол эрх баригчдад муу зүйлийг хийх боломжгүй болдог юм аа гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ эх орноо хайрлах сэтгэл гэж бас ямар байх вэ гэдгийг анхаарах нь чухал гэж байгаа байхгүй тийм. Тэгээд нөгөө муу эрх баригчд өөрсдийнхөө нөгөө бузар муу хийж зүйлийг ингээд далтлахын тулд ямар зүйлийг ингэж хөвхөлн дэмждэг вэ ард түмэндээ тарааж түгэж идэг вэ гэхээр тийм чөтгөрлөг эх оронч үзэл сартал гэж байгаа шүү дээ. Тий. Ер нь бол тийм хий хоосон зүг шүү дээ. Тий. Одоо яг ингээд бариад хараад ойлгуулад тий. Сураад мэдээд яг ийм байх хэрэгтэй гэх юм байхгүй шүү дээ. Гэхдээ хүний дотор гарцаа байхгүй эх оронч үзэл гэдэг зүйл байдаг. Тий. Тэгэхэд л ерөөсөө ямар нэгэн наривчлсан арга зам юмыг ярих заах биш, уриалах биш. Ерөөсөө л эх орныхоо төлөө л гэл ингээл ашгаал ингээд сурчлаа гэдэг тийм хандлага яг үнэхээр тийм муу эрх баригч нарт байдаг шүү дээ тийм. Тийм учраас одоо ард түмэн минь эх орно гэсэн сэтгэл маань эрүүл байна уугүй юу гэдгийг бас ингэж нэгтэлж явах шаардлагатай юм аа гэж ингэж хэлж байгаа тий. Гэхдээ бодит байдал дээр ингээд харах юм бол энэ эх орно хайрлах хүний сэтгэл мэдрэмж дотроо тийм олон янзын орц найрлагыг ингэж бүхий элементүүдийг агуулад ах шүү амаа гэж хэлж байгаа. Тэгэд эхний одоо элемент нь юу вэ гэх юм бол тийм төрсөн өссөн тэр газар нутаг тий одоо хэр хэмжээний газар нутгийг хамарч байна. Тэрнтэй их холбоотой юм шиг гэж хэлж байгаа. Яг бол тэр төрсэн газрынх нь онцлог гэж уул усных нь онцлог гэж тэндээс гарч байгаа дуу чимээ үнэр гэж яаж чинь тий тийм зүйлүүдэд хүн хайрлаж идэг юм аа. Хайрлсан, дассан сэтгэл угаасаа хүн болгонд байж идэг тийм ээ. Тий. Бас тэрний зэрэгтэй тийм амьдралын хэв маяг гэж ахууга хайрлах сэтгэл хүнд байдаг гэж байгаа тий. Одоо тийм шар айраг тий эсвэл цай эсвэл одоо зуух тий зуух хавар хайрлсан эсвэл тасалгаатай галт дээрэг эсвэл зэвсэг хэргэлдэггүй цагдаа нутгийн аялгау тий өөрийнх нь одоо хэлний онцлог ийм зүйлүүд хүнд хайрлах сэтгэл гэдэг юм аа. Энийг бол эхний ээлжинд бол эх орноо хайрлах сэтгэл гэж энийг хэлж гинэ гэж бас ойлгож болох юм аа гэж ингэж хэлж байгаа тий. Энэ бол гэхдээ маш хамгийн энгийн бөгөөд хамгийн эрүүл сэтгэл мэдрэмж байдаг юм аа гэж ингэж хэлж байгаа. Яа гэх юм бол одоо хүн хэрэг өөрийнхөө ахуйг хайрлаж байгаа, өөрийнхөө хэлийг хайрлаж байгаа бол тий одоо ахуй гэдэг чинь одоо бидний хувьд бол тий гэр ээж гэн, аргалын утаа ээж гэн тий одоо малын үнэр ээж гэн тий бидний ахуй байгаа штэ. Энэ ахуйгаа ингэж хүн хэрэг хайрладаг байх юм бол энийгээ одоо эх орон гэж үзэж энийгээ хайрладаг байх юм бол бусад үндэстнүүдийг хайрлах сэтгэл бас хүнд аяндаа төрдөг гэж байгаа байхгүй тий. Одоо жишээлбэл ямар солонгос хүмүүс тий өөрийнхөө тэр ахуйг хайрлаж байгаа штэ тий өөрийнхөө тэр ногоон талбай тий тариан талбай өөрийнхөө тэр загас далай тий загас барьдаг ажил тэгэл тэндээс гарч байгаа тэр кимчи ч юм уу халуун ногооны үнэр тэр болгон бүхэн чинь тэр хүмүүст ахуун штэ тий. Тэгэхээр бид нар одоо өөрийнхөө аргалын утаг хайрладаг шиг тэр хүмүүсээс тэр хайрлаж байгаа шүү дээ гэж бусдын ахуйг хүндлэх сэтгэл төрдөг учраас ийм төрлийн эх орноо хайрлах сэтгэл ийм төвшөнд байх юм бол энэ их эрүүл байж чадж байна гэсэн үг гэж байгаа тий. Харин ч одоо бусдад ингэж хор хүндэл учруулах биш. Харин өөрсдийнхөө эх орныг хайрлахын зэрэгцээ бусад хүмүүсийн бас эх орноо хайрлаж байгаа сэтгэлийг нь таньж мэдж ойлгож хүндэлж идэг тийм ээ. Тий. Тэгээ энд бас нэг тийм чухал хайтан зүйл хэлж байгаа юу гэхээр нөгөө жишээлбэл тэр гэр бүлээ гэсэн хайр байгаа шүү дээ хүний тийм ээ. Тэр нь бол зөвхөн өөрийгөө бодох байдлыг даван туулах эхний алхам болж өгдөг гэж байна тийм. Яг үүний адил эх оронч гэдэг энэ сэтгэл нь зөвхөн гэр бүлээ бодох сэтгэлийг даван туулах эхний алхам болж өгдөг гэж тийм. Цаашаа гэр бүлээсээ илүү эх орон гэж чухал зүйл байгаа шүү гэдгийг ойлгож байна шүү дээ тийм. Бусдын талаар ингэж бодож шүү дээ тийм ээ. Бусд хүмүүсийг ингэж тэгээд энэ ийм одоо хүний дотор байгаа ийм байгалийн төрлөх хайрууд нь эх орноо хайрлаж байгаа, байгалаа хайрлаж байгаа. Ийм байгалийн төрлөх хайрууд нь тийм Бурхны нэгүслэр илүү тийм өндөр үйлчлэлтэй тавигдах нэг төрлийн сүнслэг хүчний сургалт гэж хэлж болно гэж хэлж байгаа. Тийм. Эх орноо хайрладаг хүн бол бас Бурхныг хайрлахад илүү дөхөн болох нь шүү дээ тийм. Гэр бүлээ хайрладаг хүн эх орноо хайрлна. Эх орноо хайрладаг бол цаашаа Бурхныг хайрлахад илүү дөхөмтэй болно. Тэгэхээр нөгөө ингэж шүү дээ одоо хүний дотор байгаа нөгөө хайрлж байгаа тэр хайр гэдэг зүйлийг нь
өдөөж ихлүүлж өгдөг бас нэг зүйл шүү дээ. Тэгэхээр жишээлбэл жишээ авах юм бол тэр жоохон хүүхэлтэйгээр тоглож байгаа тийм. Тэрийгээ ингэж хүүхэлтэйгээ хайрлаж асарж тийм. Ингэж яагаад явандаа жинхэнэ хүнийг хайрладаг ээж хүн болоход суралцдаг шиг. Хүний дотор ингэж бага наснаасаа л тийм ээ. Одоо өөрийнхөө ах トゥ нар эргэн тойронд байгаа зүйл өөрийнх нь хэл тэгээд тэр улс орн тийм. Ийм зүйлийг эх оронч тэр сэтгэлээр нь дамжуулаад хайрлах тэр зүйлийг сурч ин шүү дээ. Тийм суралцж байгаа. Тийм зүгээр тийм ихний алхам болж өгч байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд ийм төрлийн одоо эх оронч одоо ийм ахуйгаа хэлээ тий өөрийнхөө энэ бүс нутгийг ингэж хайрлаж байгаа ийм эх оронч сэтгэлгээ бол тийм дайчин төрөмгий байдаггүй гэж хэлж байгаа. Бусдын эд зүйл рүү ингэж халахыг хүсдэггүй. Ягаад бол тэдний хувьд ч гэсэн энэ ахуй энэ соёл иргэншил нь үнэтэй зүйл шүү дээ гэдгийг мэдэрдэг гэж хэлж байгаа тий. Би тэ энийг ингэ уншиж байхад нөгөө Хоббит кино гэдэг шүү дээ тий. Тэгээд тэр жижигхэн битэй хүмүүс хоббит шүү дээ тий. Тэдний нөгөө ахуйг нь аягүй тэр кинон дээр харуулдаг шүү дээ. Тэр баяр тэмдэглэж байгаа тий. Тэгээд тэр амьдарч байгаа гэр орон тий. Тэгээд нийлээ суугаад ингээд дээр сууж байгаа паб мабнд харууллаа тий. Тэгээд тэр хүмүүс бол тэр бөгжийг тэр айхтар тийм бөөрдөн тэр өөрийн эзэмддэг тэр айхтар имийг тэр ингээдтэй зүйл хийж чадхаар хүмүүс нь зөвхөн хоббитууд байж байгаа шүү дээ тий. Тэгэхээр чин тий ийм энгийн ахуудаа татагдж байгаа, ийм энгийн зүйлдээ сэтгэл ханамжтай байж байгаа, энгийн зүйлээ тий тэр хайрлж чадж байгаа ийм хүмүүс илүү хөнгөн майндтай тий. Илүү хөнгөн сэтгэлтэй. Дэндүү ингэж одоо цаашаа чөтгөрлөг биш байгаа. Тийм батхтай арай бага байгаа. Тэгэхэд бусад тэр авгууд нь одоо өөр авгууд эдэн штэ амар штэ. Тэд нар бол амар дайчин тийм тулаан идэг тийм авгууд байж байгаа. Тэгэхэд хоббит болохоор айгүй тийм энгийн байж байгаа штэ. Тэгэхээр яг хүний майнд энэ дээр бас зогсголцтой байж байгаа байхгүй дээ их орон. Тэгээд тэр төрсөн нутаг гэдэг зүйл байгаа тийм ээ. Төрсөн нутгаа хайрлаж байгаа хүн гэдэг чинь тэр өөрсдийнхөө дотор байгаа тэр онцлогийг мэдээж тэндээсээ таашаал авч хайрлаж байгаа шүү. Тэр кинонд гарч байгаа хоббит хоттой адилхан тийм ээ. Тэгээд хэрвээ тийм биш байх юм бол тийм бусад бүх газрууд биднийхээс ингэж дорд гэж үзээд тэднийг адилхан болгох гэж хүссэн сэтгэл байх юм бол бүх газрууд бүх хүмүүсийн онцлог төрсөн нутаг нь бүгд адилхан байх юм бол тэнд төрсөн нутаг гэсэн ойлголт байхгүй болно шүү дээ. Хэлж байгаа шүү тийм үү? Тийм. За тэгээд хоёр дахь төрлийн элемент байна гэж хэлж байгаа энэ эх орноо хайрлах сэтгэл дотор. Тэр юу гэх юм бол нэг тийм эх орноо хайрлах сэтгэлийг ингэж хүмүүсийн дотор бий болохын тулд өнгөрсөн үеийн өнгөрсөн үедээ хандах онцгой хандлага байдаг гэж хэлж байгаа шүү дээ. Өнгөрсөн үеийнхээ одоо өөх түүхийг ингэж айгуу тийм чухалчилж тий одоо та нар тэр үед болсон тулааныг санаарай. Тий одоо жишээлбэл англи хүмүүсийн хувьд бол Шекспирийн одоо ном зохиолоо бичсэнтэй адилхан нэг хэлээр бид нар ярьж байгаа гэдэгээрээ бахархаараа ч юм уу тий ямар нэгэн өнгөрсөн өөх түүхээ гаргаж ирж тэрийгээ барьж одоо эх орон сэтгэлгээ хүний дотор бий болгохдаг ийм хандлага байд юм аа гэж ингэж хэлж байгаа. Тэр бол гэхдээ тийм сайн зүйл биш ээ гэж хэлж байгаа тий. Тэгээд одоо тэр Английн тухайн үеийн дээр сурах бичиг ярьж байгаа тий манай энэ сурах бичгтэр одоо зүгээр л ингээл хүүхэд одоо зуныхаа амралтаар ч юм уу аваад тий уншихад болохоор одоо тийм ном одоо домог үлгэрийн тийм номуудыг бүр хүүхдийн сургуулийн сурах бичигт оруулаад тэгээ тийм домог төдий зүйлийг чинь бүр яг жинхэнэ түүх юм шиг тий бид нар одоо ийм ухсаа гаралтай гэдээ бүр ингээд бүр түүхийн хичээл болгоо зааж байгаа энэ бол тийм сайн зүйл биш юм аа гэж ингэж хэлж байгаа. Яагаад бол ийм зүйлийг үнс олгосон эх орон сэтгэлгээ тийм удаан явахгүй. Яагаад л тэр хүүхд чинь том болоод тэр домог бол тийм үнэн биш гэдгийг мэдэн штэ тий. Тэр домог үнэн биш гэдгийг мэдэх үед тэр хүүхдийн талаар нь урд нь байсан эх орныхоо талаарх их бахархах үнэлэх тийм сэтгэл мэдрэж байхгүй болж болох учраас энийг тийм бодиттой үнэн зүйл дээр ингэж тулгуурлаж олж авсан зүйл биш учраас энэ аюултай зүйл юм аа гэж ингэж хэлж байгаа тий. Тэгээд тэр энэ нөгөө төрсөн нутаг гэж болж байгаа түрүүн хэлсэн тэр төрсөн нутгийг хайрлаж байгаа хайрын хэмжээнд бол ийм одоо өнгөрсөнд хандж байгаа тэр онцгой хандлагаас бий болж байгаа эх оронч үзэл нь одоо тэгэж үнэлэгдэж чадахгүй штэ. Яг үнэндээ бодит хэрэг дээр улс үндэстнүүдийн бодит түүхийг харвал ямар байдаг вэ гэх юм бол ер нь бол нэг олиггүй тийм ээ. Ер нь нэг бүдүүлэг бас ичүүртэй зүйлсээр л дүүрэн байгаа штэ. Тийм. Гэтэл тийм зүйлийг ингэж заавал тэрийг одоо тэгээ заавал ил гаргаж яваад бид ийм ингэсэн тэгсэн гэж заа гэж байгаа юм биш шүү дээ. Тийм. Юу гэсэн үгээр тэр түрүү хэлсэн ямар нэгэн тийм бодиттой түүх ч юм уу ямар нэгэн зүйлийг уран зохиолын ном болгоод бас жоохон тийм
жоохон тийм арай өөрөөр тий уран зохиол маягаар ингэж гой болгож ингэж бичсэн баатарлаг болгосон ч байдаг юм уу тийм ээ ингээ бичсэн номууд энэ төр түүхүүд байж байгаа шүү дээ тэр түүхүүдийг хүн өөрөө зүгээр ингээд уншдаг юм уу үздэг юм уу ингээд явахад болохоос ш яг одоо тэр хичээлд бид нар ерөөсөө л ийм хүмүүс байсан гэдгээр оруулаад ингээд заах юм бол харин ч тий муу урд юм төрнө гэж тэр бол яг үнэн шүү дээ тэгээд ийм жинхэнэ биш зүйлээр тийм ээ худлаа ийм зүйлээр ингэж эх оронч тийм үзэлснэг суулгаж өгөөд ингээ хүмүүж ингээд явцсан хүмүүс харин яадаг вэ гэхээр харин ч бүр нөгөө эх оронч үзэл гэдэг зүйл нь яванда алга болдог тий яагаад гэвэл чиний хэлдгээр сая хэлдгээр том болох тусмаа ухаан суун штэ тийм штэ дандаа урд нь тийм сайхан цагаан гэгээтэй талыг харж бахархаж ингэж явдаг байсан бол яванда сул талаа хардаг болон жихэн бодтой төвхүүдийг хардаг болон тийм тэгээд энэний одоо тийм хамгийн бодтой жишээг гэх юм бол одоо жишээл коммунизм, социализм байгаа шүү дээ. Тэр үед бол ерөөсөө хамгийн сайн сайхнаар л ерөөсөө бүх юм болж сайхан биднээс өөр юм зөв журамтай, зөв сайхан явж байгаа улс нийгэм байхгүй галдандаа нэг тийм хоосон зүйлийг ингэж харуулж магтаж ингэж явдаг байсан шүү дээ. Тийм хэрэгцээгүй сонин дуунуудыг дуулуулдаг тийм янз янзын зүйлүүдийг цээжлүүлдэг, заадаг. Гэтэл яадаг вэ гэхээр тэрний үр дүн нь юу болсон бэ гэхээр харин ч эх орон гэдэг сэтгэлгээг нь үгүй хийсэн шүү дээ. Тийм ээ? Тийм. Тэгэхээр ийм тийм бодит биш зүйлүүдийг тийм ээ? Тийм бид нар л одоо хамгийн мундаг нь гэж бодит тийм биш тийм одоо ойлголтыг өгөөд явах юм бол эцэстээ бид нар чинь нэг ухаан суун бас тий гадагшаа явна тэгээд ингээд ирэх үед өөрсдийнхөө сул дорой байдлыг харах үед тэр одоо тийм юутай байж чадах удаан үргэлж чадхаар тийм одоо их оронч ойлголт бол биш юм аа гэж хэлж байгаа. Тэгээ саяны хоёр ч нь бол ингээд их оронч тийм сэтгэл мэдрэмжийг ярьж шүү дээ их орно гэсэн. Гэхдээ 3 дахь элемент нь юу гэж болох вэ гэхээр бүр энэ итгэл үнэмшил болох тийм аюултай байдал төрж байгаа маа гэж байгаа. Тэ тэгээд ямар ч улс орон ер нь манай үндэстэн эртээр үесэл бүх үндэстнүүдээс илүү давмгай байсан гэсэн тийм итгэл үнэмшлийг ингэж тийм төрүүлдэг гэж хэлж байгаа. Тэгээд одоо нэг тийм настай санвартан байсан гэж хэлж байгаа шүү дээ. Тэр хүн тэр юм ярьж байхдаа юу хэлсэн бэхээр манай одоо англи шиг тийм гарамгаа улс орон гэж байгаагүй маа дэлхийн түүхэнд гэж хэлсэн гэж байгаа тий. Тэгээд үгүй эн чин тийм бусад бүх л улсууд одоо манай ирчүүд хамгийн зоригтой байчин манай эмэгтэйчүүд хамгийн үзэсгэлэнтэй гэл бүх л улсууд тэгж ярьдсан биш үү өөрсдөө гэсэн чинь үгүй гэхдээ Английн хувьд үнэхээр тийм байсан шүү гэж хэлсэн. Тэгэхээр бүр итгэл үнэмшил нь болцсон байна шүү тэр хүний хувьд тий. Тэгэхээр яг л альтруу байгалыг ингээд одоо итгэл үнэмшлээ болгочихж байгаатай адилхан их оронч сэтгэл гэдэг чигсэн явсаар хагаад бүр хүний итгэл үнэмшил болтлоо ингэж те нөгөө хайр хүрээ бурхан болгон болж төрөлнө гэдэг шиг бүр тийм хэмжээнд хүрчдэг юм аа гэж хэлж байгаа. Тэгээ энэ цаашаа ямар хэмжээнд одоо хэрвээ бид нар бол дэлхийд хамгийн гарамгаа улс үндэстэн гэж ойлгочих юм бол тэр нь ямар амар хор хохиролтой байдаг вэ? Тэр одоо бүр нэг тийм зүйлчийг ингээд дамжраад явах юм бол эцэстээ бүр нөгөө айхтар төрлөөр ялгарлан гадуурах үзэл болж хувирна шүү дээ тийм ээ гэж хэлж байгаа шүү дээ. Яг бид нар болохоор нөгөө арьсангөр гэж орчуулдаг шүү дээ монгол хэлний. Гэхдээ тэр бол арьсан ерөөсөө биш шүү дээ. Төрөл бүх хүнийг төрөл болгож дээд доод дунд одоо төвшингийн төрөл болгож хувааж үзээд зарим нэг доод төрлийн хүмүүсийг нь яаж ч болно амт шиг харилцаж болно гэсэн тийм одоо ойлголтыг хүнд өгч байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд энэ ийм зүйлээс болж одоо дэлхий дээр аимшигтай зүйлүүд их болсон шүү дээ юм уу. Хамгийн наазахын жишээл одоо герман хүмүүс тийм ээ. Бид нар яаж ч болно хамгийн одоо онцгой үндэстэн гэж үзээд бусад үндэстнүүдээ бүр алж устгаж болно гэсэн байдлаар хандж байгаа шүү дээ тийм ээ. Ийм одоо муухай итгэл үнэмшлийн буруу хэлбэрлээ хүртэл ингэж удирдах чиглэл хөргөж болж байгаа шүү дээ тийм ээ. 19-р зууны үед Их Британь гэсэн яг иймэрхүү тийм ухамсарын ийм төвшөнд очисон байсан. The White Man's Burden гэж тийм ойлголт байсан гэж хэлж байгаа тийм цагаан үний одоо үүрэг хариуцлага гэж тийм. Тэгээд одоо бусад ийм дорой бороо улс орнуудад бид нар ингэж туслах хэрэгтэй гэж ингэж тий асрамжлах тийм. Тэгээ яг хичнээн одоо тэрнээс сайныг хүртсэж одоо сайн үр дүнд хүрсэн зүйлүүд байгаа. Гэхдээ ерөнхийдөө бол улс орныхоо зах хязгаарыг тэлхийн тулд ийм зүйл хийж байгаа гэдэг хин хөнгөө мэдчихлээсэн шүү дээ гэж ингэж хэлж байгаа тийм. Тийм болохоор бусад жижиг үндэстнүүдийг ингэж тий дорой бороо гэж үзэж ингэж харьцдаг. Тийм муу тал байгаамаа гэж ингэж хэлж байгаа. Тэгээ бүр одоо цаашлах юм бол өөрсдөөсөө босод дорд улсуудын бүр үрийг ч гэсэн устгах эрхтэй гэж өөрсдөө үзэх тийм үндэстнүүд бий болдог шүү дээ. Тийм. Тэгвэл одоо ингэж хэлж байгаа. Энэ хайр бас л ингэж явсаар хагаад ямар буруу үр дүнд хүрж болох вэ гэхээр
нөгөө хайрлж ирсэн зүйлээ эргээд ч баг харин хаяхад бэлэн болдго юм аа гэж хэлж байгаа. Тэгээд одоо нэг хүний хэлсэн үг гэж хэлж байгаа шүү дээ тий. Хэрвээ одоо англи ийм байдалтай байх юм бол би англиг хайрлахгүй гэж хэлсэн гэж хэлж байгаа тий. Тэгэх юм бол тэр чинь тэгвэл юу болж таарж байна вэ? Тэгвэл хайрладаг зүйл биш болж таарж шүү дээ гэж хэлж байгаа тий. Англи мундаг байсан учраас тэр хүн хайрлж исэн биз дээ. Яг л хүн эмэгтэй одоо ээж хүн өөр хүүхдээ чи хичээлдээ муурах бол би чамайг хайрлахгүй гэж хэзээ хэлэхгүй шүү дээ. Хайрлж байгаа л тий. Одоо нөхрийгөө чи баян биш байх юм бол би чамайг хайрлахгүй гэж хэлж байгаадаа адилхан зүйл болчиход байна шүү тий. Тэгэхээр ийм төрлийн хайрлах сэтгэл чинь эргээд тэ эргэж явхад өөрийгөө ч сүрүүлдэг тэр нөгөө хайрлж ингэсэн зүйлээ ч хайрлахааргүй бүр ингэж хаях төвшөнд хүрдэг юм аа гэж ингэж хэлж байгаа тий. Тэгэхээр ийм нөгөө буруу зүйл байгаа шүү дээ. Ийм буруу зүйл чинь эргээд заавал тэндээс тийм хаимшигтай байдал илэрхийлэгдэж сая ямар инээдтэй зүйл болсон бэ гэдгийг ил болдог гэж тий. Тэгээ заавал одоо тийм амар үр дүнд муу үр дүнд хүрчээж ямар ингэж инээдтэй буруу зүйл хийсэн бэ болсон бэ гэдэг ингэж хардаг. Тэгээ яг одоо эргээд баг харинч тэр өөрийнхөө олсон үндэснийг хайрлахгүй байх сэтгэл рүү өдөрдөө шүү дээ. Тий. Бараг одоо тэр еврей хүмүүстэй яаж харилцаж исэн байдлыг хараад герман хүмүүс өөрсдөө герман хүн гэж хэлхээсээ бараг ичих тийм төвшөнд хүргэсэн шүү дээ тийм ээ. Тий. Тэгээд энд эх орон сэтгэл гэхээр ийм олон янзын тийм нүүр царайтай байгаад байгаамаа гэдэг сая хэлж байгаа тийм. Тэгэхээр энэ айл аллаас нь бид нар бодох ёстой л тийм зүйлүүд байж байгаа. Гэхдээ зарим нэг газар одоо эх орон сэтгэлгээнд бүр унчсан тийм газар байх юм бол тэр эх орныхоо төлөө одоо хөл цусаа урсгана гэж урсгаараа гэж хэлээд босч ирэхээргүй байх юм бол гаргаж ирж байгаа зүйл өөр нэг зүйл байдаг юм аа. Тэр бол тий шударгаас соёл иргэншил нийт хүн төрөлхтний төлөө бид нар тэмцэх система гэсэн ойлголтыг оруулж ирдэг юм аа гэж хэлж байгаа. Одоо эх оронч сэтгэлгээ нэрээ тий унтсан байх амжилтгүй тэрийг ашиглаад амжилтанд хүрч чадахгүй болохоор тийм шударгаас соёл иргэншил нийт хүн төрөлхтний төлөө тэмцэх система гэж ингэж хэлж байгаа. Гэхдээ энэ бол бүр нэг алхам урагшлах биш харин ч бүр нэг алхам хойшлж байгаа. Илүү аюултай зүйл юм аа гэж ингэж хэлж байгаа тий. Яагаад гэвэл хэрвээ одоо хин нэгэн хүн гэрлүүчин дайж орж ирэх гээд байна гэх юм бол тэр хүн гэр орно хамгаалах хэрэгтэй шүү дээ тий. Тэгээ тулалдах хэрэгтэй тий. Тэгэхэд чинь энэ бол тэр үзэл суртлын төлөө одоо жишээлбэл коммунизм тий тэр үзэл суртлын төлөө энэ хүмүүсийг тэмцээр шударга усны төлөө энэ хүмүүсийг тэмцэж байгаа учраас манай гэрлүү дайрж орж ирээгүй байсан ч гэсэн тэнд алдагдж байгаа шударга усны төлөө тэмцэх хэрэгтэй болчиход байна шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ айгүй аюултай зүйл байгаа байхгүй тий. Тэгэхээр эх орноо хайрлаж байгаа ингэж бүр тэгээ эх орныхоо төлөө дайн тулаан хийж байгаа ч юм уу тий. Ийм байдлыг бүр нөгөө бурхны учир шалтгаантай холбож ерөөсө болохгүй тий. Хэрэг бурхны учир шалтгаантай холбож ингэж ойлгож хийх юм бол энэ бүр энэ дайман нөгөө талаа бүрэн устгахын төлөө байхаас аргагүй зүйл болно гэж байна шүү. Тий. Тэгэхээр урдны хүмүүс жишээлбэл ямар шуухан юм эх орон сэтгэлгээ нь юугаараа ингэж давуу талтай байсан бэ гэхээр энэ эх орныхоо төлөө бүх зүйлээ зориулахад бэлэн байсан ч гэсэн энэ нь сэтгэл мэдрэмж гэсэн ойлголтоос хэтэрж байгаагүй гэж байгаа шүү дээ. Тий. Тийм ээ? Тий. Дайнд одоо баатарлагаар амиа алдсан хүний өвхлийг тийм ээ. Хизээч бурхны төлөө амьдсаа зориулж байгаа мэтэр ингэж андуурах тийм зүйл байгаагүй маа. Тий. гэж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр энэ эх оронч сэтгэлгээ гэдэг зүйлийг энэ бол сэтгэл мэдрэмж гэдэг тэрэн дээр л барих хэрэгтэй болохоос ш бүр цааш тулаад энийг бүр ихтгэл үнэмшил болтол нь тэгж хурцуу учир энэ төр болгож болохгүй. Ерөөсө болохгүй зүйл юм аа гэдгийг ингэж хэлж байгаа. Тийм болохоор тэр дээр үед одоо байсан тэр Английн одоо эх оронтой холбоотой дуунуудыг сонсохоор харин ч илүү эрүүл юм шиг санагддаг гэж хэлж байгаа тийм. Одоо цэргийн марш тий тэр үед дайнд орж исэн хүмүүсээр бүр тэр амар ихтгэл үнэмшлийн дуу ерөөсө байдаггүй тий. Харин ч илүү хөгжилтэй сэтгэл мэдрэмжэл илэрхийлсэн одоо тийм л дуунууд байдаг штэ гэж хэлж байгаа тий. Энийг тэгэж айхтар ингэж бүр ихтгэл үнэмшил болтол нь тэгэж явж байгаагүй юм аа гэж ингэж хэлж байгаа. Тэр түрүү ордон тэр урдных дээр ирсэн штэ хайр гэдэг зүйлийг ингэж өөрийг нь бурхан гэж андуурах тийм тохиолдол хүнд байдгаа гэж ирчихсэн шүү дээ. Тэгээд нөгөө хайрынхаа төлөөл байх юм бол хүн ямар нэгэн хийж байгаа бүх зүйл нь зөв юм шиг тооцогддог. Бүр амар буруу зүйлийг хийж бусдыг охироож исэн ч гэсэн хэн нэг хайрлаж байгаа хайрынхаа төлөө хийж байгаа учраас энэ нь бол зөв гэж тийм хандлагатай болгочдөг хүнийг гэж хэлж байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан жишээлбэл эх оронч гэдэг энэ сэтгэл мэдрэмжийг зүгээр нэг өөрийнхөө одоо онцлог ах үе хээл заншил иймэрхүү зүйлүүдээ ингээд зүгээр ингэж
сэтгэл дассан зүйлүүдээ ингэж хайрлж эрхэмлж хүндэтгэх тийм ээ. Ийм сэтгэл ийм төвшөнд нь барьж явахгүйгээр бүр одоо эх орон гэсэн нэг тийм амар том ийм зүйл болгоод тэрнийхээ төлөө гэд ингээд амьдрдаг хийдэг үйлддэг болгоод явчихаар эргээд нөгөө эх орны төлөө хийж ийгээд бүр дайн хийж бусдыг хохироож ингэж ийсэн байсан ч гэсэн тэр нь зөв юм шиг тооцогдоод явчихна шүү дээ. Тийм. Хүн одоо айлжсэн ч гэсэн тэрний эх орныхоо төлөө хийсэн учраас ямар нэгэн тийм буруу юм хийгээгүй юм шиг тийм ээ. Бусад улс үндэстэн рүү одоо ингэж дайрч халдаж тиймд өөрт нь биш бүр босод оронд байгаа тэр ямар нэгэн зүйлд зөв жишг тогтоох гэж юм гэж эх орныхоо төлөө гэж тэр гэж дайн хийж байгаа нь хүртэл зөв юм шиг санагдаад явчихна шүү дээ. Тийм. Гэхдээ мэдээж эх орон сэтгэл гэдэг зүйлд бол ёс зүйтэй бас огт хамаагүй зүйл гэж хэлэхгүй гэж л та. Сайн ирчүүд эх орныхоо үйл хэргийн төлөө хэргийг тэгээ шудраг зөв гэж итгэжсэн учраас л тэгж тэмцэжсэн байгаа шүү дээ гэж сайн ирчүүдийн төлөө хэлж байна те. Тэд нар эх орныхоо төлөө тэмцэжсэнээс биш ямар нэгэн тийм шудраг ёсны төлөө тэмцэжсэн хэрэг байгаагүй маа. Энэний ялгаа бол маш чухал юм аа гэж ингэж ярьж байгаа. Гэрлүүгээ дайрж орж ирсэн дээрэмчнийг хөөч хэрэглэн гэж хөө зайлуулах нь зөв гэж үзэж байгаа учраас тэр хүмүүс тэр нь зөв гэж бодож байсан учраас тэр зөвийн төлөө тэмцэжсэн шүү дээ гэж ингэж хэлж байгаа тий. Тэгэхэд манай гэрлүү дайрж орж ирээгүй байхад ямар нэгэн энэ бол зөв гэсэн тийм нэг ойлголтыг гаргаж ирчээ тийм ээ. Одоо үзэл суртал тийм ойлголтыг гаргаж ирчээ. Тэрнийхээ төлөө тэмцэж явах юм бол тэрийг бол одоо тийм шудраг зөв тэмцэгчиж хэлэхгүй шүү дээ гэж ингэж хэлж байгаа. Тий, тэгэхээр тэгж байгаа чинь бидний ингэж нэгтэлж харсан хайр гэдэг зүйлийн объект нь тийм ээ. Ер нь ганцхан эх оронч биш. Бас өөр зүйл байж болох юм байна гэдгийг анзаарсан байхаа гэж хэлж байгаа тийм үү. Тэгээд одоо юу ч хийж болно те төгссөн сургууль алба хаасан сэргийн гэр бүлийнхэн гарууд бас л цод хэрэгм. Тэгээд тэр ч байтугай бүр ингэж сүм чуулган те чуулган доторх урсгал чиглэл шашны дэг жаяг те. Ийм төрөлх хайраас илүү давсан зүйлийг шаарддаг бүтэц зохион байгуулалтыг те бүтэц зохион байгуулалтыг бүрдүүлж байгаа эрхнүүдийн талаар тийм ээ бид нар ийм төрлийн хайрыг мэдэрчээж болох юм аа гэдэг. Тийм үү. Тэгээд нэрээ ингээд хүн яг ингэдэг энэ дотроос төрж байгаа энэ халуун хүсэл мэдрэмж таашаал гэх тийм ийм зүйлүүд нь ингээд тэр нэг объектыг зүйлийг ингэж хайрлцдаг. Тэгээ хайрлахаараа бүр ингээд сохордог тийм ээ. Тэгээ бүр тэр хайрлаж байгаа өөрийг ингээд зориулж байгаа зүйл нь ерөөсө бүх юм шиг зүйл бодоод тэгээ хайрлаа дэвэл болно, зүтгээ дэвэл болно. Тэр нэг зүйлийнхаа төлөө тийм ээ. Тэгээд тэр хийж зориулж хийж байгаа бүх зүйл нь өөрийг ингээд зөвтгөхөд идэг. Дотроос тийм мэдрэмжийг аваад байгаа гэсэн шүү дээ. Тэгэхээр ийм бүр Христ итгэлийн сүм чуулган юм байсан ч гэсэн эцэстээ бол би тэр бол нөгөө газар дээр байгаа шүү гэдгийг үргэлж санаарай гэж хэлж байгаа шүү тийм ээ. Тэгэхээр жишээл одоо юу гэдгийг гаж урсгалууд байна тийм үү? Мормон жишээлбэл. Тэгэхээр тэр мормон гэдэг бүлэглэл бол тийм ээ өөрсдийн гэснэг тийм тогтсон жаяг шин сургаал юм хам гаргаж ирээд тэгээд бүлэглэлийг бий болгочихж байгаа. Тэгэнгүүтээ тэр бүлэглэл нь энэ газар дээр оршин байж тийм ээ бусдаас илүү онцгойрж илүү томорч ингээхийг ингэж хүсч хайрлаж байгаа хүмүүсээр бүрдээд тэгээд тэр бүлэглэлийнхаа төлөө бас тэр дотор нь үйлдэгдэж байгаа зүйлүүд тийм ээ энэ хийж байгаа зүйлүүд нь бүр хүний эгэлжирийн хүний ёс суртахуунаас энэ доогуур унтчихсан байсан ч тийм тэр нь хэвэн юм шиг харин ч тэр бүлэглэлийнхаа төлөө бүх зүйлээ зориулж хийж үйлдэж байгаа зүйлүүд нь ариун юм шиг зөв юм шиг ингэж бодогдоод тэр нэг одоо бүлэглэлээ эсвэл одоо ямар нэгэн зүйлийг хайрлах хайрандаа унчиж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр ингэж болохгүй шүү гэдгийг ингэж ойлгуулж ингэж хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол их тийм жоохон ингэж дэндүү энгийн юм шиг бичээд байгаа энэ хүн тийм үү? Тэгвэл яг ингэж ойлгоод юу хэлэх гээд байгаа санааг ингэ ойлгоод унших юм бол айгүй чухал. Хүн ингэж уншиж ойлгож сэрэмжилж мэдэж авах хэрэгтэй зүйлүүд хэвтсэн байгаа шүү дээ. Тэгээд тэр одоо хүн төрлөختний түүхэнд болсон том харгислал, уралт гэсэн ийм зүйлүүдэд одоо Христ итгэл бишрэлтэй гэж үзэжсэн нийгмүүдийн тийм оролцоо
маш их байсан шүү. Тийм алдаатай зүйлийг бид нар хийж ирсэн шүү гэдгийг бид нар хүлээн зөвшөөрөх ёстой. Ер нь мал гэж ингэж хэлж байгаа тий. Тэгжээж ертөнц бас бидний үгийг сонсон шүү. Тий Христийн нэрийг байрж хийжсэн одоо тэр айхтар дайнд ажин ч гэдэм үү. Тийм зүйлүүд бас биднэрт байсан гэдгээ бид нар хүлээн зөвшөөрж тэгжээж бид нар одоо сайн мэдээ ярих үед бидний үгийг сонсох биш шүү гэж энэ тэгж хэлж байгаа. Тэгээ дээр тэрний дээд талаас нэг ярьсан юм дээр нэг юм хэлэх юмсан. Одоо жишээл юуг нь ойлгох юм хэрэг одоо Land of Hope and Glory гэж ингэж хэлж байгаа. Энэ алдар суу хийгээд итгэл найдрын үлгийн нутаг гэдэг одоо энэ жишээлбэл одоо төрийн сүлд дуулал юм шүү тий. Тэр нь болохоор нэр одоо бусад улс орны төрийн сүлд дуулалыг ч гэсэн ингээл Америк ч гэсэн Монгол ч гэсэн ингээд сонсохоор нэг тийм суу алдар ингэж мэдрэгдчихэд шүү дээ тий. Тийм алдартай тэр нэг тийм суу тэр чинь ер нь бол тэр эх орон сэтгэлгээ итгэл үнэмшил маяг руугаа орж ина гэсэн үг шүү дээ. Ер нь бол гэтээ дуу ялангуяа алдар суу байна гэдэг чинь бурхныг магтах үед тийм дуунаас алдар суу илэрхийлэгдэж байгаа хэрэгтэй шүү дээ. Яг л бурхан бол хамгийн дэд нэг учраас тий. Тэгэхэд яг ингээд аливаа улс орны тийм бүр тогтчихсан тий. Одоо төрийн дуулал нь нэг тийм алдар суу юм шиг тий. Бурхныг магтаж байгаа юм шиг бараг нэг тийм байдал илэрхийлэгдэж байдаг шүү дээ тий. Тэгэхэд одоо сүүлийн үед тийм болчихжээ. Тэгэхэд тийм биш аа. Дэлхийн 1-2 дугаар дайнаас өмнө английн зэргүүдээс сонсцгоох юм бол илүү юм марш юм шиг тий марштай төстэй тийм илүү хөвжөлтэй энгийн одоо сэтгэл мэдрэмж зөөр нэг их орон гэдэг бол сэтгэл мэдрэмжээрээ ингэж хайрлах хэвээр зүйл гэдгийг хүн мэдхээр тийм байсан. Тэгэхэд одоо бол тэр улс орон гэдэг бол дэндүү алдар суу одоо тийм ихтгэл үнэмшил тал руугаа илүү ингэж ойртчихсан юм аа гэдэг хэлж байгаа тий. Тэгтээ эцтэй нөгөө бүх төрлийн хайр гэдэг зүйл тий хэрэг хитрэх юм бол явсаар агаад бурхан болох юм бол чөтгөр болдго юм аа гэдэг шиг их орны хайрлах хайрч гисэн хэрэг явах юм бол цаашаа ингээд бас гажуудаж болох юм шүү гэдгийг ингэж харуулж. Сая яг наадах чинь хэлсэн чинь дотор яг төрийн дуул санагдаж штэ. Яг ингээд төрийн дуул эхэлж байгаа тэр аялгау. Тэгээд дотор нэг үлэгдэж байгаа үгүүд тий. Тэр нь ерөөсө хүнд шууд нэг тийм тэр тухайн орны алдар сууг нь амар өргөж өгч. Тий. Бүх зүйл нь тэр юм шиг. Тэр их орноо юм шиг ингэж бодогдохоор тийм сэтгэл мэдрэмжийг төрүүлж ихшгэлж байгаа ш тийм ээ. Тийм. Тэгэхээр энэ бүлэг дээр бас жоохон төвхтэй ойлгоход бас нэлээд олон зүйлүүд. Тийм. Гэхдээ ямар ч байсан эхлээд байга одоо тэр доод давхраас нэхлэнэ гэдэг байгаа учраас тий хайрлан дурлна гэдэг чинь юу хэлээд байгаа юм бэ? Таашаал гэдэг зүйл эхэндийн үндсэн элемент юм аа. Тэгээ таашаал гэдэг зүйлийг яриад хайрлах дурлалаар яриад тэгээд энэ бадгаал одоо дараагийн бүлгээс бол одоо ингээд бадгаал хүнийг хайрлах хайруудын талаар яриад явшид хөрлөл энэ гшил гэдэг. Тэрнээс өмнө бас бүр анхан шатны юу нэ юм бол тийм хүн биш тийм бадгаал биш зүйлүүдэд хайрлах хайраас угаасаа хүний энэ хайрлах сэтгэл чиглэлтэй юм аа. Тийм учраас сая байгалаа хайрлах тий их орноо хайрлах гэдэг. Тэгээ яг монгол хүмүүсийн хувьд энэ айгүй үндсэн асуудал. Яг л бид нар нөө уул усаа дахиад дээр үесээ тийм байгалаа амар шүдэд биширсэн. Тэгээ сүүлдээ бол одоо их оронч тий дэндүү юм хуурамч үзэл хүртэл олон жил амьдэрсэн. Ороод ирсэн. Тийм болохоор энэ бас ялгаж салгахч бодож хотгол өстой зүйл юм шиг тий. Тэгээ энэ C.S. Lewis-ийн Mere Christianity ном бас энэ дөрвөн хайр гэдэг ном тийм ээ. Их гоё ингэж бидний дотор байгаа энэ бодол оюунснаг айгуутай гэж цэгцэлж, эмхэлж эн чин тийм тэр чи юм шүү дээ гэж ингэж харуулж, ойлгуулж тий. Бүх зүйлийг бид нэр ингэж байранд нь ингэж тавьж эн чи юм тэр чин тийм гэж харуулад бидний энэ майнд оюунснаг цэгцэлж өгж байгаа нэг тийм гоё ном байгаа шүү дээ. Тэгэхээр энийг бас болж өгвөл цаг гаргаад ингэж сонсоод үзээрэй тийм ээ. Тий. За баярлалаа. Өнөөдөр ингээ 2 дугаар үлгээд босгоо. Тий. За баярлалаа.